Олон улсын бурайд үндэсний алтраг нь 2026 наадам 7 дугаар сарын 1-ээс 5-ны өдрүүдэд Оросын холбооны улсын бүгд найрамдах бурайд улсын нийслэл Улаан-Үд хотноо боллоо. Томилолтоос сэрлийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа алтраг наадмын хүрээнд болсон үйл явдлаас бэлтгэн хүргэж байна. Алтраг нь буюу Өхөшгүй мөнх гэсэн утгыг агуулсан цэцгийн нэрээрээ бэлэгдсэн энэ наадам анх 1994 онд Хинти аймгийн Дадал суманд болсон бурайд дууны уралдаанаас эхлэлтэй. Сумын жижигхэн соёлын төвд цөөн тооны оролцогчдтой эхэлсэн уг наадам 32 жилийн дараа хэрхэн өргөцсөнийг энэ удаагийн наадам харууллаа. 2 жил тутамд зохион байгуулагддаг тус наадам Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс болон дэлхийн олон оронд амьдран суугаа бурайд түмэн нэгэн дор хорон цугласан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх томоохон баяр болон хувирчээ. Өчигдөр ирлээ. Сайхан алтраг наадаа энэ удаагийн 26 оны наадам да. Тэ. Манай Монголоос 1000 гаруй зочин айлчин нийлээд ирсэн юм шиг байна те. Сайн уулзалт чадаагүй байна те. Нийтдээ те. Өмнөх юугаар онцлог нь гэвэл яах вэ тэгээд нөгөө ардын те одоо ардын хөгжмөө морин хуура эрхэмлсэн одоо тэрнийг бэлгэдэлтийн мэрэл болгосон байлаа шүү дээ те. Тэгээд тэр утгаараа тэгээд тал талаас ингээд цугларсан шинэхэнээс 300-аад хүн ирсэн байна. Тэгээд тал газраас өсөө Оросоос гадна тийм ээ Америк хадад суугаа зөндөө бурайдууд ингээд бүлэг болоод ирсэн байна те. Битгэд тэгээд одоо л өнөөдөр сайхан орой нээлтэн дээрээ л бүр тодорхой уулзах байх тий. Много жил өмнө алтраг нь улаанцаа болж ин тэгэл бидний их баяртай байна үү. Олон хүнүүд ирж олон конкурс мөн болж ин бурят хилний бурят бушиг море урилдан спортивный конкурс хийм тамире тэгэл олон 18 конкурс нь соёлын ажилчны олон хүнүүд хабаадсан тэгэл бидний манай театрны гоё спектакль бүлдэл байгаа үсгдэрэ харуулам жижиг өнөөдөр өдөршөндөө гоё открытие болох гоё олон хүнүүтрэн сохмно хабаадсан жин цаашныхда дөрвөнд закрытие тоже гоё концерт болох тэр концерт самны бүхий делегация ирсэн тэр концертс 10 минут сон гоё концерт харуулах монголнууд хитадууд Забайкалын ирхүүгээ жид манай тим юм болох. Алтраг наадмыг бурайд улс, Эрхүү муж, өвөр байгалийн хязгаар болон Монгол улс ээлжлэн зохион байгуулж ирсэн байдаг. 1998 оноос олон улсын чанартай болж хүрээгээ тэлсэн энэ наадам 2024 онд Булган аймагт зохион байгуулагдаж 50,000 орчим хүн оролцож байжээ. Алтраг наадам бурайд түмний өв соёл, үндэсний спорт уламжлалт тоглоом наадгай, хэл аялга, аж амьдралын хэв маягийг сэргээн хөгжүүлэх хадгалан хамгаалах зорилгыг агуулж ирсэн юм. И сегодня здесь у нас юрточный город. Алтраг наадмын эрхэм зочдоо бурайд улсын Улаан-Үд хотноо хүлээн авч байгаадаа маш их баяртай байна. За энэ наадам бол Оросын холбооны улсын бурайд, Монгол, Хятад зэрэг олон орны олон төлөөлөгчид зорин ирдэг томоохон баяр болон өргөжлөх болсныг цохон тэмдэглэхэд таатай байна. Алтраг наадам олон зууны түүхтэй бурайд өв соёлоо хэрхэн хадгалж ирснээ хойч үедээ таниулж түгээн дэлгэрүүлэх оюуны болоод өв соёл
спортын томоохон баяр гэдгээрээ онцлогтой. Тиймээс Бурят улсын засгийн газар энэ наадамд ихээхэн ач холбогдол өгч байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Выигрывает бурятский народ. Алдарган наадмын хүрээнд төв цэнгэлдэхээ тойруулан наадамчин олон гэр хотгон байгуулж айлчин гийчтэй огтон авлаа. Энд бусад улс бүс нутгаас ирсэн Бурят зооны амьдрал ахуй зан заншилтай танилцах өргөн боломжийг нээж өгчээ. Алдарган нь зөвхөн наадам бус. Бурят өв соёлыг өвлөн хадгалж ирээдүйн хойчид дамжуулан үргэлжлүүлэх гүүр болж байдгаараа онцлогтой. Алдарган наадам гэж их л сайн гэж би боддог те. Оржинын Булан аймагт болсон штэ. Тэ манай олон хүмүүс очсон. Өнөө нийслэл манай Улаан хотод алдарган наадам болж байна. Тэгээд манай аймагаас 100 хүн ирсэн. Тэр өөр юм хул ажиллажруу л да. Тэгэл Монгол угсаатан Бурят угсаатан болтод ацуулахлаар их л сайн гэж би бодно. Тийм үү? Тэгээд бүх дэлхийгээр тарсан штэ. Тэгээд Бурятсууд өөр Монголд байна тийм халхан Монголд байна. Тэгээд манай Орос бүрэн 3 газар байна штэ тийм Читийн област агийн автономный округ тэгээд Ирхүүд байна. Может энэ Бурятад тэгээд болтороо цуглараад бас түүхээ санаж тэр их л гоё л гэж боддог. Энэ алдарган наадам ихээр өнөөдөр хүртэр тахарлцгүй энд Орсон аймгийн төлөө Бурятага өв соёлын залуу хойстой үлдээж юм аймгийн төлөө энэ хүндтэй их шагналыг өгвөлдө энэ нахада бүгд Бурята артай зүжиг шэнгийн шагнал хүртэнд тан их баяр баясгалантай байна. Улаангууд хотноо болсон энэхүү наадамд 3 улсын Бурят түмэн төдийгүй эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, соёл урлагийн төлөөлөгчид өргөнөөр оролцож угсаатны өв соёлоо сурталчилан таниуллаа. Алдарган наадам нь урлаг, спорт, гар урлал, уламжлалт, зан заншлыг нэг дор нэгтгэсэн олон улсын соёлын томоохон үйл ажиллагаа гэж хэлж болно. Энэ наадам Бурят түмэн хаана амьдарч байгаагаас үл хамааран их хэл соёл уламжлал эрхэмлэн дээдэлж харилцан ойлголцол, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн гэдгийг Бурят улсын засгийн газрын тэргүүн онцолж байлаа. Мөн наадамд улсын хурлын дарга Бямб цогт мэндчилгээ ирүүлж, алдарган наадам нь найрцаг ард түмнүүдийн соёлын мөнхийн хэлхээ холбоог хадгалан хамгаалах хамгийн үр нөлөөтэй үйл ажиллагаа гэдгийг онцоллоо. Алдарган бол зөвхөн урлаг, соёл, спортын баяр биш. Энэ бол Бурят, Монгол угсаатны болон найрсаг ард түмнүүдийн оюуны үнэт өв, ёс заншил, их хэл, уламжлалыг хадгалан хамгаалах олон улсын томоохон үйл ажиллагаа юм. Дэлхийн олон оронд тархан суугаа Бурят түмэн алдарган наадмаа зорин ирж, хэл соёл, ёс заншил, өв уламжлалаа хүндэтгэн, харилцан бие биетэйгээ учран зологдог урлаг соёлын хамгийн том баяр болсныг энэ наадам харуулж чадлаа. Энэ жил 16 дахь удаага зохион байгуулагдаж буй алдарган наадамд Монгол улсаас 1000 гаруй төлөөлөгч оролцсон юм. Наадмын хүрээнд ардын аман зохиол, яруу найраг, уран бичлэг, Бурят дуу дуулаачид, кино урлаг, загвар зохион бүтээгч зэрэг урлаг соёлын 18 төрлөөр тэмцээн уралдаан болж Монгол улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчид амжилттай оролцлоо. За энэ жилийн алдарган наадам маань маш сайхан өргөн дэлгэр болж байна. Тэгээд сууган хуурын намнаас энэ жил шинээр нэмэгдсэн байна. Тэгээд сууган хуураар гоцлол соодо болон хамтлаг хөгжим мэрэгжлийн сонирхогч гээд маш олон төрлөөр оролцож байна. Тэгээд бид бүхэн өнөөдөр хамтлагаараа мэрэгжлийн төрөлд ороод өнөөдөр алтан медаль хүртлээ. Урлагийн гав цэцгэлтэн гом багшийнхаа онны эрэг зохиолоор оролцоон. Тэгээд яг тоглож байгаа үедээ гом багшигаа дурсаж дотроо бодож маш их талархжээлаа. Тэгээд дээд тэнгэрээс бас биднийг харж баярлж байгаа хаа гэж бодож байна. Манай Хинтээ аймгаас Монголоос оролцсон хинтээчүүд өнөөдөр алдарганд маш өндөр гялцлаа. Тэгээд бүхэл номинацид багийн шагналыг авлаа маш их багасж байна. За алдарган наадамда хөгжмийн зохиолчдын төрөлд Хинтээ аймгийн Дадал сумын Харьяат, Угуул, Боржон чуулгын хөгжмийн удирдаач, мөнх чаргалын амгалан жаргал ахыхаа хаялгуу мөн манай Дадал нутгийн маань бас алдартай намсраа гуйн шүлгээр үтсэн Хаан Чингисийн нутаг гэсэн сайхан дуугаар өнөөдөр оролцоод өнгө сая дуулаад гараад ирлээ. Тэгээд дуулахтаа бас их нутгаа дэлүүн болдгоо Балжийнхаа гол аралтах хойг их бодож сайхан дууллаа. Тэгээд дэлүүн болдог гэдэг энэ Хаан Чингисийн нутаг гэдэг тэгээд
дэлхийн мянганы сууд хүмүүнийг магтан дуулсан да. Тэгээд бас энэ түмэнд их сайхан сэтгэл өндөрлөл байна. За миний хувьд Берхотын соёлын ордны дуугшин багш Монгол улсын соёлын говь сэтгэлтэн Холор Эрдэнэхийн илгөө Нацаг зоогийн шүлэг ийгэл байхаа сайхан бүтээлээр оролцлоо. Тэгээд одоо ер нь бага алтрагын тэмцээн дадал суманд болохын ер нь өмнөхөөс болоод ерөнхийдөө дуугаа сураад тэгээд бага алтраганд оролцож бас нааш явах хэрэг аваад ингээд их алтраганд нэрж оролцож байна. Мэдээж Холор Эрдэнэхийн хувьд бол өмнөх одоо 18 он 24 онд бас энэ их алтрагын тэмцээнд яг энэ төрөлд оролцож бас тэргүүн бариг авчихсан байлаа. Тэгээд бас тэр хүний аялга за дээрэс нь Бүрээдийн одоо Хинт аймгийн Бүрээдийн холбооны бас Бүрээд улсуудаас үг одоо аялгыг нь заалгасаа тэгээд анх удаага одоо Бүрээдийн Хөв соёл улсын сайхан алтрагын наадамд оролцож мөн одоо нийслэлийн сайхан тайзан дээр уран бүтээлээр оролцсондоо маш баяртай байна. Тэгэхэд нийт оролцсон хүмүүстээ амжилт хүсье. Энэ олон охтууданд улаан удад ирээд оролцсондоо маш баяртай байна. Өөрийгөө сорж өөрийгөө нээсэндээ бас маш баяртай байна. Энэ одоо өмссөн бүх хувцсыг маань ээж маань хийсэн. Тэгээ энэ хувцсыг одоо тайлбарлаж ярил алтан шар нарны доор одоо Бүрээдүүд нэгдсэн гэсэн утгатай тийм хувцаагаа. За энэ 16 дахь алтрагын наадамд Монгол улсаас Сэлэнгэ аймгаас 2 аймгаа харцаг ирсэн байсан. Аймгийн арцаг жаргал сайхан хүдэр сайхан гэж хүдэр сумын арай зүүн буян сумын арайд 2 бүх ирсэн байсан. Нэг нь абсолютны чемпионд аваргын юунд эхний 4-т орсон. Тэгээд нөгөөх нь Эртиас Хүсгэл аймгийн нэг тамирч биш тэр нь эхний тойрогт ялагдсан байгаа. Өргөн дэлгээр сайхан болж энэ хэцүү цагт бас тийм ээ сайхан унаа тэргээр бас ийм мөнгө хаанаас гарах уу бас өргөн дэлгээр гарч ийн хэвтэй найртай залуучууд би одоо Хинти юунд Монголд бас 2-3 алтрагын урьдчилан жилийн болсон булганы наадамд би очиж байсан бас Иркутскт очиж байсан би. Тэгэхэд энэ жилийнх бол залуучууд их сайхан илүүтэй оролцож байгаад их баяртай байна. Тэгээ залуу бүхчүүд төрүүлж байна. Энэ Сэлэнгэ аймгийн Ноёхон сумын хүүхэд төрүүлж байна. Нөгөөх нь Хурамхай аймгийн хүүхэд төрүүлж байна тийм. Энэ жил 2026 онд манай улаан удад их олон хүн хаваадагшд ирээ. Алдарганад ганц соёлын талаар аяар 3,800 хүн хаваада. Ивэл нахатэ хаваадагшд 83 жилдээ ихнэр ирээ. Тэгээд бидэн тоолхадэрэмнэ Тамирэ талха еще 1,300 хаваадагшд ирээ. Тэгдэрэ хамт ганц хаваадагшмнэ 5,100 хүн ирэхэн байна. Алдарган наадмыг Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Орос Монголын нийгэмлэг, Монголын Бурят сан зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж иржээ. Наадмын хүрээнд морин уралдаан, сурын харваа, үндэсний бүхий барилдаан зэрэг спортын 6 төрлөөр өрсөлдлөө. Ян гажингийн датсангийн морин тойруулгад Бурят өвөр байгалийн хязгаар, эрхүү муж, Монгол улс болон бүгд найрамдах Хятад ард улсаас ирсэн 12 оролцогч үндэсний уламжлалт морины хэрэгсэл тоноглолыг танилцуулж, уруухан өв соёлоо сурталчиллаа. Үндэсний спортын төрөлд морин уралдааны үнэмлэхүй аваргаар Иволгийн районы Дамдан Жасараевын эзэмшлийн тайфун хүлэг тодорч түрүү магнайг авсан юм. Мөн сурын харвааны аваргаар өвөр байгалийн хязгаарын харваач Булаад Дугаарав шалгарсан бол сэр хуглах төрөлд Монгол улсын тамирчин мөнх жаргалын базар сад төрүүлж хорсон олныг баясгалаа. Энэ төрөлд нийт 258 хүчтэн өрсөлдсөн нь наадмын хамгийн олон үзэгчтэй тэмцээний нэг болсныг гэрчилж байна. Бид энэ удаагийн наадамд спортын тэмцээн уралдааны төрлүүдээ нэлээд өргөжүүлэхийг зорьсон юм. Наадамд Оросын холбооны улсын 9 бүс нутаг, Монгол, Хятад улсаас нийт 1480 гаруй тамирчин оролцож, хүч чадал, эрхийн мэрэгнээ сорилоо. Гэхдээ наадамд хэн төрүүлж ялах нь чухал биш. Үндэсний өв соёлоо хамтдаа хөгжүүлж, залуу үедээ өвлүүлэх нь бидний гол зорилго. Наадмын хүрээнд алтраган маркет, гар урлал, бэлэг дурсгал, брендинг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг гэр хотхон хэлбэрээр дийлгэсэн юм.
Энд Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээр оролцож улаан үдчүүдэд Монголын бараа бүтээгдэхүүнээ сурталчиллаа. Дархан уулын аймгаас ирсэн Дархан савх компани байна. Тэгээд манайх бол ийм арьсан бүтээгдэхүүн байгаа. Савхин хувцас, савхин цүнх, бэлээ гэр оролцож байна. Энэжлийн үзэсгэлэн худалдаа бол маш сайхан болж өнгөрч байна. Буриатууд бол Монголын савхинд маш дуртай байна. Одоо Монголоос ирсэн савхичийн арьс гэдэг утгаараа бол маш тааламжтай хүлээж авч байна. Буриат зан олондоо бас Монгол язгуур өв соёлоо бас түгээр дэлгэрүүл сурталчлах зорилготой одоо зорж ирлээ дээ. Наадмын 3 өдөр одоо энд монголчуудтайгаа цуг одоо зарчим зорилгоо хэрэгжүүлээ сууж байна. Энэ одоо ингээд Монгол айл гэрийг одоо үндэсний урлал гар урлалын бүтээгдэхүүн ингээд Монгол өв соёл одоо гаалга болонд айл гэрийг мандан бадраахад зориулсан. За айл гэрийг муу муухай амнаас хамгаалахад зориулсан. За хувь хүнийг одоо тэр сэтгэл оюунаа зөв болгож засах гэх мэтлээ ингээд Монгол язгуур ийм домын бүтээгдэхүүнүүд бас тусгаалаад одоо манай юм дотор байна тий. За ийшээ удчид ер нь хэр сонирхож байна. Улаан удын хүмүүс маань сайхан сонирхож одоо саатаж бас сонирхон сонирхож байна. Авах нь бас авч байна. Тэр нэг үеийг бодоход манай буриадууд маань өвгдөөцхийн өв соёлыг бас нэлээд сайхан сонирхож авдаг болсон байна тий. Давхар бас манай энэ Power Magnat гэдэг одоо Солонгосын юу гэлээ мигүн гэдэг ингээд брэндийг Монголд албан ёсоор одоо гэрээтэйгээр оруулж ирж байгаа. Энэ брэнд маань бидэнтэй бас цуг оролцож байгаа. Энэ энергийн бас юм сайхан бүтээгдэхүүнүүд байна. Ер нь жилээс тийж одоо энэ Алтархан наадамд одоо зургатаач харж ялла. Энэ жил бол өөртөө ирж оролцож хажуунаас нь үзэж чинь. Тэгээд ер нь улам сайхан нэгтарсан. Буриад зоны маань одоо ураг удмууд өөрсдийнхөө төгс үлдээ бариад бас ингээд төрийн сүлд одоо дуулал гэдэг юм ингээд өөрсдийнх нь дуу бүжиг ингээд бүхэл юм нь явахаар бас гоё өөртөө гоё омгшиж баясдаг болсон байна, баярлдаг болсон байна. Тэрийг харахад бас сайхан гоё сэтгэл омгшилтай байна ер нь бол тий. Үндэснийхээ хувцаар наад зах нь гоё гангарч чаддаг болсон байна. Бүтэн 4 өдөр үргэлжилсэн Алтархан наадам 10 жилийн дараа Улаан үд хотноо амжилттай болж өндөрлөлөө. 16 дахь удаагийн Алтархан 2026 олон улсын наадам нь бүс нутгийн соёлын томоохон үйл ажиллагаа төдийгүй жуулчдыг татах аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болон жилээс жилд хүрээгээ тэлсээр байна. Дараагийн Алтархан наадмыг 2028 онд Оросын холбооны улсын эрхүү муж зохион байгуулахаар эрхээ авч наадмын бэлэгдэл тугаа гардан авснаар энэ удаагийн Алтархан наадам өндөрлөлөө. Yo